2019 оноос хойш 6 жилийн хугацаанд 11,572 хүн угаартсан байна. Тэгэд энэ 6 жилийн хугацаанд бол 218 хүн бол харамсалтайгаар насурсан гэд тоон өнөөдөр энэ тайлан дээр байна л да. Тэгэхээр энд бас бүртгэгдээгүй хэдэн ч хүн угаартсныг бид нар бас мэдэхгүй. Тэгэд Улаанбаатар хотын тухайд бол ингээд дайн дажингүй одоо инх тайван ийм хотод ингэж олноороо бид нар ингээд сүйдээд байж хахад эн чинь бол одоо үндснээр нь геноцид хийж байгаас ялгаагүй л үйлдэл байна штэ. Тэгээ бид нар эндээ бүр ингээд тасчихсан. Тэгэд энэ гол юм нь за энэ түлшний асуудал байгаад байна. Түлшээ болчихоо гэд хотхнууд, айлууд гэ бид нар зүгээр шиг нүрсээ түлчээ гэд. Тэгэхээр зөвшөөрлийг олохгүй. Том дарга нар нь ийм шийдвэр гаргацсан гэд өгөхгүй. Өнөөдөр бүр хотхнууд, айлууд хөлдөх хэмжээнд хүрсэн хүнд том товрын байгууламжууд ч гэсэн байгаа. Тэгэд энэ эрүүл мэндийн зардлаа бид нар бас тооцмоор байгаа. Хямдхан түлшээр бид нар иргэдэд хангаж байгааг худлаа яриаддаг. Хямдхан түлш өгöd байгаа юм байхгүй штэ. Нөгөө карманаас нь бид нар татвар төлөгчдийнхөө мөнгөөр 300 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа байхгүй түлшинд. Энэ юусоо хямдхан юм байхгүй. Тэгээд иргэд нь эрүүл мэндээр нэг хүүхэд өвдөх, гэр бүлээрээ өвдөх. За тэгээд энэ өвөлжингөө хэдэн ч удаа өвдөх юм. Хэдэн сая төгрөгийг бид нар эмэнд зарцуулж байгаа. Урт хугацаанд бүр хэдэн сая төгрөгөөр хэмжигдэхээргүй эрүүл мэндийн зардал монголчууд, Улаанбаатарчууд төлж байгаа. Тэгээд сая энэ шилжилтийн процесс гэдэг чинь л хятадаас хагас кокс нүрс авж байгаа. За шилжилтэн дуусгаар болохоор газ руу шилжих юм байна. Тэгж төсөөлж байгаа юм байна. 5,000 айл дээр туршилт хийсэн гэж байна. Нийслэлийн 250,000 айлаас яаж энэ 5,000 айлыг сонгосон юм? Нэг айл дээр хэдэн төгрөгийн зардал гарсан юм? Цаашаага эн чинь их усрын Оросын холбооны улсаас авна гэж байна. Монголчууд өнөөдөр бензинээрээ хараад, эрчим хүчээрээ хараад гээд хоёр хөршөөс ямар нэгэн байдлаар хараад биш тусгаар тогтсон улс бай гэж хичээж байхад дахиж нэг юм ин аваачч өгөх хэрэг байна уу? Манай улс чинь эрчим хүчний маш их нөөцтэй орон. Өөртөө дотоодоос үйлдвэрлэе л да. Заавал энэ хямдхан түвш нийлүүлнэ гэд үнийн төрөөс барьчаад, хувийн хвшил орох орон зайг нь хаачаад өөр боломж байхгүйгээ суугаад байгаа бай хизээ болох юм бэ? Одоо иргэд тэнэг биш. Энэ хямд түвш нийлүүлж байгаа төрөөс өөр хийх гарцгүй гэдгийг гэж боддог хүн байхгүй болсон. Ердөөсөө бид нар энэ боломжийн нөгөөд зах зээлд нь жамаар нь явуулаад байсан бол иргэд тэр нэг түлшээ авах гэж нэг 350 цэг дээр ойчрлоод яваадах шаардлага байхгүй. Хувийн хвшил хэрэг орж боломжтой байсан бол айлуудтайгаа гэрээг нь хийгээл тухайн айлынх нь хашаанд нь буулгаад өгч байгаа. Тэр боломжийг бид нар бүгдээрээ төрийнх нь л дандаа хаасан шүү дээ. Хариулт 6 номер. За, Цэнгүү гишүүний асуултанд хариулъя. За, газрын 5,000 айлыг ямар аргачлаар сонгосон бэ гэх юм бол салхины дээд хэсэг буюу байшин хороолтын хамгийн хил залгаа, за гандан, телевиз, дэнжимянга. За, эдгээр Баянгол Чингэлтэй дүүргийн эдгээр хэсгэр айлуудыг бол ингээд сонгож, за 5,000 айл дээр бол туршилт хийгээгүй шилжилтийн үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За газны асуудал юм бол бид нэр газыг бол яг Улаанбаатар хотно яг өнөөдөр 1 литр газ 3,500 төгрөгөөр зарцуулагдаж байгаа. За Оросын Иркутская нефтяная компанитай нийслэл бол гэрээ хийгээд, за яг өнөөдрийн байдлаар бид нар 2,400 төгрөгөөр борлуулахаар бол төлөвлөд явж байна. За дахиад бид нэр 46,000 айлаа ашиглалтанд газтай холбоод, за 50,000 айлын газны хэрэглээ гэх юм бол дахиад бид нэр энэ газных нь үнийн 1,700-800 бол оруулах бол бүрэн боломжтой. За дараа нь нөгөө Сибирская сила 2 буюу Оросыг Хятадтай холбосон байгалийн хий ороод ирэх нөхцөлд бол энэ тухайн хий хүртэл ингээд шийдэгдээд явна гэсэн бол төлөвлөгөөтэй явж байна. За дэлхийн орон даяараа бол ерөөдөө газны хэрэглээр шилжсэн. За бид нар ч гэсэн энэ газны хэрэглээр рүүгээ алхам дараатаа бол шилжээд явах нь бол зүйтэй баха. За дээрэс нь бол таны бас таны саналтаа бол нэг байна. Энэ хараат гэдэг зүйл үүснэ гэж. За 5 дугаар цахилгаан станцны тендерийн шалгараад, компани шалгараад, за он гараад бол гүйцэтгэлийн ажлууд эхлээд явнаа. За 5 дугаар цахилгаан станц мөн ойролцоогоор нэг 30-аас 40,000 айлыг багтаах
чадах үйс орон сууцны цахилгаан, дулаан гэх бүх зүйлийг бол хангах ийм боломжтой болно. Цаашд бид нар ямар бодлогыг барьж явах вэ гэх юм бол эдгээр нүүрс түлж байгаа цахилгаан станцууд за мөн автомашинаас гарч байгаа энэ утааны асуудлуудыг бол нэг цогцоор нь бол шийтгэхээс өөр зайлшгүй. Утаа бол ганцхан гэр хороол дээр түлж байгаа энэ нүүрснээс гарч байгаа зүйл биш гэдгийг бас хэлхэн зүйтэй баха. Ямар ч юм бол одоогийн байдлаар гэр хорооллын айлууд маань бол нүүрсний хамгийн дээд бүтээгдэхүүн болох ахуй хэрэглээнд хэрэглэж болох үз хагас коксыг бол хэрэглээд явж байгаа. За түүхийн нүүрс түлж байгаа жил 5.8 сая түүхийн нүүрс түлж байгаа манай 5 цахилгаан станц. За дээрэс нь 804,000 автомашиныг бол бүх энэ нүүрсэн фильтрэн яндан гин байршуулах за евро 5-ыг зөвхөн хэрэглээнд нэвтрүүлж хэвшүүлэх за эдгээр асуудлуудыг бүгдэн оролцоод болон уурын болон усан халаалтын 100 хууд байгаа штэ. За эдгээр бол ингээд 140,000 тонн түүхийн нүүрсийг бол ингээд хэрэглэж байгаа. За эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэж ард нь